Шано Молбитэй багийнхан говьд ирсэн байна. Зарим хүмүүс мэдэх, зарим мэдэхгүй байж магадгүй. Ямар ч гэсэн Шамбала 2056 жилийн Бадар ирсэн байна. За ямар ч байсан ингээд 3 жилийн дараа ахаад ирсэн байна. Тэгээд 3 жилийн өмнө ямар байсан, одоо ямар байгааг бүгдээрээ хамтдаа өөрчлөлтийг харцгаая. За ерөнхийдөө 20 оноос хойшоо 3 хашаа нэмэгдсэн байна. Биш 2 хашаа гэсэн үг. Хамгийн 20 онд энэ хашааны дотор нийт 3000 мод ажилласан бол 2021 онд энэ хашаанд дээрээс нь харуул бие хүмүн гэж харагдах моднууд нийт 2857 юм байна. Тэгээд тэрний цаатлал нь болохоор 2022 болон одоо энэ жил баригдаж дууссан Art Tech 36000 мод юм байна. Тэгээд энэчнээс хороо 3-1 таригдсан. Тэгээд нэг хашаар орж танилцгаая. За бид ямар ч байсан тийч бие хүмүн байгаа. Харин энэ болохоор нэг гурвалжин за энэ зургийг тавьлаа. Энэ бол Art Tech гэдэг энэ жилдээ багтааж дуусгах ажил. Ерөнхийдөө нодлонгоос эхэлсэн 36000 мод тарина. Одоо ерөнхийдөө 40% дүүргэлттэй байна. Одоо яг энэ мод шиг. Ийшээгээ уул нь ингээ нөхөө огцсон. Гэтэ говийн болохоор шороод бүх нөхийг дарцсан юм байна. Энэ жилд яварсан багтааж дуусгана гэж байна. За энэ Art Tech яг голд ингээд усан сан байгуулах гэж байгаа юм байна. Ингээ нөхөө дөнгөж ерөнхийдөө огцсон. Ерөнхийдөө бас говийн халууныг усгүйгээр давахгүй. За ерөнхийдөө услахааны системийг та бүхэн танилцуулъя. Анх бол ерөнхийдөө шаланкаар усладаг байсан. Одоо нэг нөхрөө гэсэн үг. 1000 модыг 2 хүн 8 цаг усладаг байсан. Харин одоо тэр асуудлыг шийдэх 3000 модыг 8 цаг усладаг байсан. Одоо болохоор энэ зүйлийг ашиглаж байна. Маш том одоо энэ шаланк тэнгүүд нарийн шаланк ингээд ийшээ явангууд ердөө нээгээд 3000 модыг 2 цагийн дотор усладаг болсон байна. Тэгэхээр улам бие зовоохгүй амар болгож байгаа. Тийм гоё инженерийн шийдэл байна. Яг хаасайг л ашигладаг л да. Гэтэл гоё. За бид энэ явсаар Art технологиос гараад хажуудлын хашаар орж ирсэн. Энэ бол бие human. За хажуу талд одоо өндрөөс харуул нэг ийм гэсэн зургийг тавьчих. За энэ дотор хашааны доторх моднууд бол бүгд аюу амжилттай орж ийн. За энэчнээс ингээ харангууд Gold Hammer гэдэг компани мод байна. Компаниараа мод авсан байна. За энэ ч бол хайрт өвөө Ж Раднасидийн дурсгалд хань өрөө хүмүүсээс нэгээд мод авч бас тарьсан байна. Яг гих мэдчилсэн аюу их модыг бас хүмүүс авч тарьсан байлээ. Бас аюу гоё байгаллаг ийм зүйлийг дэмжиж хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүст бас баярлах хэрэгтэй баха. За энэ ч ингээд бас YouTube-ийн захирал Батвилгийн мод ургаж байна. За Батвилгийн мод. Ерөнхийдөө бас энэ хүмүүсийн мод ойрхон байгаа баха. Энэ нэг пайз унсан байна. Миний пайз унсан байна. За веганс. Би пайзаа ерөнхийдөө модон доороо хийж идөө ингээс. Мачо. Яа, стикер наацсан. За хүн болгоны нэрдэх моднууд манаас ургасаар л байгаа. Агнуш юм байна. За агнуш. Гэх мэтчлэн ямар ч байсан моднууд маань бол ургасаар л. За ерөнхийдөө мод тарихад хамгийн чухал зүйл бол ус. Тэгмүүд энэ чинь усаа яаж гаргадаг вэ гэвэл энэ дотор хүний ходог байгаа. Доошоо 60 м. Тэгээд хүний ходгоос мотороор ус татахын тулд цахилгаан хэрэгтэй. Тэгээд цахилгааны яаж хийсэн бэ гэвэл сэргээд ирчим гэж одоо нарны панелаар тэгээд говьд нар хамгийн их тусдаг бөгөөд хамгийн халуун байдаг учраас бас нарны ирчим хүчийг ашиглаад тэр дотор байгаа бүх цахилгаануудыг зөвхөн эко аргаар шийдсэн байгаа. Тэгээд ямар ч нэг иймэрхүү байдлаар энд байгаа бүх моднуудыг экогоор гоё усалж байна. За энэ юу вэ гэхээр одоо 2020 онд тарьсан моднууд маань. Яг энэ хашаанд хамгийн анх тарьсан тийм. Тий. Аврагтан болж удахгүй л юм тэгээд сүүлдээ суух цаг ирэх юм шиг байна. Тийм ээ. Энэ дотор болохоор нийт хамгийн анх бидэд 2020 онд 3000 мод ирсэн байна. Яг энэ хашаанд одоо тэр хүлэмжний цаана тэгээд за ерөнхийдөө түрүүний Art Tech тарих одоо эдгээр моднууд бүгд таригдана. Тэрнээс гадна энэ гадаа бахан мод байна. Тэгээ айгүй эко тэгээ Шамбала бол хамаагүй цэвэрхэн усаа шавгаал гараа угаачнаа. За Шамбалагийн нойлыг танилцуулъя. Ерөнхийдөө босооноос бол нэг иймэрхүү айгүй эко шээс ч доош орсон. Ягаад гэвэл говьд шээс бол нэг илүүдэхгүй. Тэгээ сайхан нэг орчин тэгээд хамгийн гол нь үнэрийг шийдэн ерөнхийдөө за хиншээгээ явуулсан хүндрэлээ дээрээс нь үрцэн хийгээд үнэрийг дарчин тэнгуудын доошоогоо нөхрөө явагдаад энийг нь бас юу болгож ашиглав. Бордоо болгоно. Тэгвэл ялгад бол тэгэхээр сайн бордоо байдаг. Энд сайхан дүүш байна. Эсвэл усан дорж болно. Би талаа явцгаа.
Саяны нарны эрчим хүчээс авж байгаа цэглэгаанаар яг юу хийж байгаа гэвэл энэ гэр болон тэр офис дотор байгаа бүх цэглэгаан төхөөрөмжүүдийг ажиллуулж байгаа бүгд 380 явц хангалттай. За хэдүүлээ Шамбала 2056 жилийн талбайн офис руу орчихсон байна. Яг хотын офисоос ямар ч ялгаа байхгүй бүх зүйл байна. Тог цэглэгаан, өргөгч зураг, стейшн яг л хүнд юу ихтэй тэр бүх зүйлийг гаргасан айгүй юм байна. Эко бөгөөд гоё офис байгаа бит. Энэчээс Шамбалагийн залуучууд гадаа хийх ажлыг хийгээд бас офисынхаа ажлыг давхар хийгээд бид тэр бүх зүйлийг явуулчихсан. Тэгээд энэ газрыг гоё болгохын төлөө бүгд хичээж байх шиг байна. Бөөдөнтэй бол бөөдөнтэй офис байдаг бүхэл зүйл энэ дотор байна. За орой болж байна. Гадаа арах болсон байна. Тэгээд бас орой хоол идэх бахаа гэж бодож байна. Тэгжээ шорлог хийсэн. Вау. За ямар ч гэсэн тэгээд ингээд бүгдээрэнд нь ирсэнд баярлалаа. Бас багийнхандаа баярлалаа. Манай багийнхан ч нийтдээ 3000 нутагтай мод тарьсан байна. 9000 мод тарьчаад байгаа. Одоо бид хэд дахиад хэдэн мянга үлдсэн бэлээ? 9000 үлдсэн тий. 9000 боцохдоо 27000 мод тарихаар үлдээд байгаа. Аха. Тэгээд бас багийнхандаа баярлалаа. Тэгээ найзууд одоо тий хамт олон тий амгийнхандаа, Лантон дөхөөйхөндөө бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ хамтын хүчээр л нэг говийн нэг жоохон газар ингээд мод таригдаад дэвтэйг ногоон болж байгаа шүү. Бүгдээрээ энд байгаа бүх хүмүүсийн хүчээр энэ бүхэн бий болж байгаа шүү. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ Монгол улсын төлөө зүтгэе. Монгол улсын төлөө зүтгэе. За бас гайшны дараа тэгээд бас одоо шараа явагнаагаад бас яваагаад шалуу шахах мэдрэмж гоё. Энэ мэдрэмжийг ирээдүйд хүн болгоо аваасаа гэж бодож байна. Тийм болгоны тулд энэ Шамбала 2056 гоё болоосаа гэж ирээ. За өглөөний мэнд өнөөдөр бол 6 сарын 16. Бид өнөөдөр буцсан явчихсан. Тэрний цагаа уучаад тэгээд хүмүүс ажил төлөө игээд шуураад амар халж байна. Тийм үү? Тийм. За. За ингээд Шамбала 2056 жилийн санаачлагч шижрэ. Тэр нэг хажуугаар нэг баримт кем яаж байгаа байнга ажил хийж байгаа. Ажлаас өөр юм яриад юу байна да? Одоо яг юу хийж байна? Тэгээ хоол уучсан. Ерөнхийдөө ойрын за тэгвэл сандаа юу? Хэдэн модоо тарьж. Модоо тарьлаа. Энийг үзэж мэдгүй байгаа юм шиг нөө эцсийн яг зорилго нь юу юм бэ гэдэг. Яг болохоор одоо нөө интерстеллар дээр нөө дэлхий дээр төрсөн гэдэг нь дэлхий дээр өхөн гэсэн үг биш гэдэг шиг тийм. Улаанбаатар гэх нэг жижигхэн газар нэг юм стресстэй газар төрчөөд тижээ заавал өгөх юм шиг биш. Томорс гэж нэг аль болохын өргөө удам нүтэйг ашиглаж хажуугаар нэг амьгүй байгаа газрыг амь оруулаад байгуулах, инженер төсвөл байгуулах тийм зүйлээ гараад яг чиний юм шиг юу? Чиний тодорхойлолтыг үүсгэх юм. За ер нь яг санийх юм байна тийм. Тэгээд харцсан эцэст өрчнө үлдэнэ гэдэг ухамсарлаад ингээд урдах хийж чадах юм аа энэ хүн өөрийнхөө хэмжээнд хийгээ явж байгаа юм байна. Та ч гэсэн тэгээд хийгээрээ ерний нэрээр өндөр зэдөө хүн болгоё. Сайн. хүнд гав.